Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль. За компьютерийн бодлогын өөр нэг хувилбар нь бол шатрын хөлөгтэй бодлогонууд байдаг. Энэ бодлогыг хэдүүлээ ярилцъя. За энэ дээр шатрын зүүн доод буланд байгаа даамыг аадм хүүний нүдлэр. Хүү яаж нүүдэг вүлээ хүүхдүүдээ? Ингэж нүүн, эсвэл дээшээ нүүн, эсвэл дээг нь алдаж нүдэг. Аадна. За хүү энэ зүүн доод буланд байгаа. Энийг гаргаа хэдүүлээ. За энэ бэлэн хүснэгтэн дээр хэдүүлээ ярилцаа явчээ. Зүүн доод булан гэдэг маань зүүн гар талын доотлын нүд буюу энд байгаа. Эндээс гарах нь нэг янз. За одоо бид нэр энэ бодлого шийдэн гаргаж ирье. За хүүний чиглэл юм байгаа. Энэ маань ийшээ нүүн, дээшээ нүүн. Ийшээ нүүж чадахгүй шүү дээ. Хүснэлт байхгүй учраас. За энэ нэгийн тоо. Энэ нэг ийшээ очлоо 1. Энэ нэг ийшээ очлоо 1. Тэгэхээр энэ хүү маань ийшээ явж чадахгүй юм чи энэ диагонал дээрх хүснэгтийн нүднүүд дандаа нэг байна гэдгийг бид нар олж байгаа учраас шууд нэгүүдээ бичиж явчих хэдүүлээ цаг хугацаа юмнаад. За. Одоо бид нар энэ нүдэнд ингэж диагоналдж очиж болно, дээшээ нүүж очиж болно. Тэгэхээр эндээс нэг нийлээд 2. Энд доороос зүүн гар дээшээ диагоналдаад нийлээд 2. За тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр энэ дээр юунуудаа боломжуудаа бичээд явчаа. За эндээс 2, эндээс 1, 3, эндээс 3, эндээс 1, 4, 4, 1 нийлээд 5, 5, 1, 6, 6, 1, 7. За одоо дараагийн диагоналд ирэх тоонуудыг бид нар боломжийг бичиж болно гэсэн үг. 2, 2 энэ чиглэл минь орж ирж байна. Одоо энэ маань нийшээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 3-ын хэлбэр 5. Энэ 3-ын хэлбэр 9. Энэ 3 тооны хэлбэр 14. Энэ 3 тооны хэлбэр 20. Энэ 3 тооны хэлбэр 27. За одоо энэ боломжийг гаргахын тулд дахиад доороос яваа. Хэдүүлээ. Энэ хоёрын хэлбэр энэ нэг маань нийшээ очиж чадахгүй шүү дээ. 4. За энэ нэмэрээ хүүхдүүдээ ингээд 9 3-тайгаа 12. 12 дээр 9 21 4 нэмлээ 25. За 21 дээр 14 нэмээ 35 5-аа нэмлээ 40. За 40 дээр 20 нэмлээ 60 6-тайгаа 66. За одоо энэ хоёрын хэлбэр энэ очиж чадахгүй шүү дээ. Нэмэгдээд 9. 9 дээр 12 21 9 нэмлээ 30. 30 дээр 21 нэмлээ 51 14 нэмлээ 65. 65 дээр 40 105 20 нэмлээ 125. За одоо бид нэр энэ 9 дээр 12-ыг нэмээд 21 21 дээр 30 51 21-аа нэмлээ 72. 72 дээр 65 137 40 нэмлээ 177. За энэ хоёрын хэлбэр 20 30-ын хэлбэр 51. Энд 123 188. Энд энэ хоёрын хэлбэр 123. За ингээд нэмэгдээд бид нар энэ дээд игнэт хэдийн янзаар очих. Энд боломж. Өөрөөр хэлбэл энэ нүдэнд очих боломжийн тоо 7. Энд очих боломжийн тоо 7. Ингээд энэ шийдлүүдээ гаргаад ирсэн бид нар одоо энэ юунуудыг дээд нүдэнд гарсан бүх боломжоо бид нар нэмэх байгаа.
За хүүхдүүд. Боломжоо бид нэр нэмье. Энийг бид нэр цаг хугацаа хэмнэхийн тулд шууд багнан бичлэгээр нэмчээ. 123, 188, 177, 125, 66, 27, 71. За нэмэх нь тэнцээ. За 3 дээр 8 11, 18, 23, 29, 36, 43, 44. Дөрөв тавиад дөрөв явсан нөхдүүд ээ. Салсан дөрөв мартаж болохгүй шүү. За 10, 17, 19, 25, 27, салсан дөрөв нэмээд 31. Нэгийг тавиад 3-ыг саналаа. За 2, 3, 4. Салсантайгаа 6. За нийт 614 янзаар тухайн хүүг сатрын дээд төлөнд авчиж болох нэ. За бид нэр морины нүдлэр. Мор яаж нүдэг вүлээ өгдөө? Ийш баруун гар ташаа 2 нүд, доошоо бид нар давшиж байгаа юм чинь дээшээ 1 нүд явж болно. Эсвэл эндээс гарсан мор дээшээ 2 нүд яваад баруун гар тишээ явсан байж болно. Эсвэл дээшээ 2 нүд яваад зүүн гар тишээ явсан байж болно. Эсвэл яах нь 100 гар тишээ 2 нүд яваад дээшээ явсан юм 4 тохиолдол байж болж байна. Тэгэхээр нүд болгон дээр 4 тохиолдол байх боломж маань гарч ирэхгүй шүү дээ. Тэрийг сайн анхаарах шүүгдтэй. За хэдүүлээ бодолтой нэ. Эндээс 1. За энэ нэг маань 2 дахь нүдэнд очихдоо ганцхан яг энэ тохиолдол энэ чинь дээшээ 2 нүд явчих учраас болохгүй. Зөвхөн доошоо баруун гар тишээ 2 нүд, дээшээ 1 нүд. Өөр боломж байхгүй. Энд ирэх боломж байхгүй, энд байхгүй, энд байхгүй. За одоо 3 дахь нүдэнд өгдөө. Хараараа. Эндээс 3 дахь игнэнд очиж болж байна. Энэ нэг боломж байна. Энд очиж байна. Одоо энийг 3 дахь игнэнд очих боломжийг гаргая. Энэ нэг яг энэ нүдлээр яваад 2 нүд дээшээ 1 нүд энд очиж болж байна. Өшөө бас баруун гар тишээ 2 нүд, дээшээ 1 нүд. Өөр боломж байхгүй. Энэ маань дээшээ 2 яваад 1 гэхээр 4 дахь игнэнд очиж гэж штэ. За одоо 4 дахь игнэнд гарах боломжуудаа хэдүүлээ олъё. За эндээс морины нүдлэр ирж болно. Боломж алга байна. Эндээс ирнэ, эндээс ирнэ боломж алга. За эндээс ирж болно. Боломж алга байна. Эндээс 1, эндээс 5 байхгүй. Энэ нэг л очиж болж байна. Энэ нүдэнд хэд өгөхээр эндээс 1 алга байна. Эндээс 1 нийлээд 2. Тухайн нүдэн дээр очиж болох морины аль нүднээс очих боломж байна. Тэр тоонуудыг хооронд нэмжээж бид нэр шийдлүүдээ боломжоо бичиж байгаа шүү. Тэрийг сайн анхаарч яваарай. За энэ нүдэнд болохоор эндээс 1, эндээс 1, 2, эндээс алга хоосон тэг байна. Хоосон байна. Нийлээд 2. За энэ нүдэнд эндээс тэг, эндээс тэг, эндээс тэг, эндээс тэг боломж алгаа. Одоо эндээс алга, эндээс тэг. За эндээс болж шүү дээ. Тийм байгаа зүгтүүд ээ. Энэ нэг маань ингэж нүүгээд очиж болж байна. За дараагийн игнэд. За одоо хэдүүлээ жоохон шуурхаага явъя. Шууд боломжуудаа нэмээд яваад байна шүү дээ. Энэ нүдэнд болохоор 1, 2 нийлээд 3. Энд 1 алга. Энэ хоёртойгоо 3. Энэ нүдэнд болохоор эндээс алга байна. Эндээс 1 хоосон байна. Хаанаас ээж нүгтдээ энэ нэг мэл нээш очиж шүү дээ. За одоо 4 дахь нүдэнд. За эндээс 1 алга байна. Энэ нийлээд 2, эндээс алга байна. 2. За энэ нүдэнд эндээс 2 алга байна. Энэ нэг очиж болно 3. За эндээс 2,
эндээс нэг нийлээд 3. Энд алга байна. За эндээс хоосон. Боломж алга. Энд байна. Энд боломж алга, энд боломж алга. За одоо дараагийг нэг мөрөнчилжээ. Эхний нүдэнд эндээс очин 1, энэ 1 нийлээд 2. Одоо шууд боломжуудаа хэдүүл хурдан шуурхаа нэмээ явчих хөлтөдөө заа. За энд хоосон 2, 4. Энд 3, 4, 6, 9. За энэ нүдэнд 3 ингээд 5 алга байна. 8. За энд 1, 3 алга байна. 3. За энэ нүдэнд 2 ингээд алга байна. Ингээд энтэй 3 алга байна. За энд 2. За энэ 3 боломж чинь л алга байна. Бусд нь хоосон байна байгааз. За эндээс 3, эндээс 1 нийлээд 4. За одоо бид нарт хоёрхан мөрүүлсэн байна. Жохон шуурхаа явъя. 3, 9, 12. 3, 4, 8-12. Энд 2, 5, 7, 10. Энд 4, 5, 8, 11. За эндээс очиж болно 9, 11, 14, 17. За энд дэдэ хөлтөдөө 8, 11, энэ 4-тэй 15. За энд 3, 6 байхгүй. За энд 3. Энд алга боломж нь 3. За одоо бидний хамгийн сүүлийн мөр бах боломжуудаа гаргаад хэдүүлээ шийдэж гаргая. За энд 4, 10, 14. Энд 2, 11, энэ 11-тэй 22. За 12, 16, 24, 38. За энд байх боломж нь 12, 21, 24, 39. За энд 10, 18, 21, 6-тайгаа 27. За энд 11, 14, 17, 3-тайгаа 20. За энд 14, 17, 4-төөгөө 21. Энд 15, 3, 18. За ингээд дээд игнэнд байх бүх боломжуудаа бид нар гаргацлаа. Одоо бүх боломжийнхаа нийлбэр буюу нийт шийдийг одоо гаргаж ирнэ. За нэмийн хөлтөдөө 14, 22, 38, 29, 27, 20, 21, 18. Нэмэх нь тэнцүү. За нэмийн хөлтөдөө 6, 14, 23, 30, 31, 39. 9-ийг тавиад 3-ыг саналаа. За ингээд 3, 6, 8, 10, 12, 14, 15. Сансан 3-таа 18. Янз. Энэ бол биднээсийн дээд игнэнд морь энэ булангаас эхэлж нүгэд энэ дээд игнэнд байх боломжийн тоо бол 189 янз байдаг байх нь хүүг болохоор 615 янзаар дээд игнэнд гаргаж болох нэ. За Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль.